Хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бурхангүй зүрх сэтгэл. За Библийн ишлэл Йов 36-гийн 13. Бурхангүй хүмүүс уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж ирэн хашгирдаггүй гэж байна. За залбираад эхлэе. Эзэн минь ээ өнөөдрийн үгээрээ та бидэнтэй яриач. Таны үг биднийг үнэхээр өөрчлөх болтугай гэж залбирч байна. Амен. Зүрх сэтгэлд нь бурхан байдгүй хүмүүс гин буруутай үйлдэлийнхээ төлөө бурхнаар шийтгүүлж байхдаа ч тусламж гуйхын оронд уурлан бохимдож хорсон зандаг. Миний мэдих зарим тоглогч дасгалжуулагчийнхаа зааврыг үл тоосноосоо болж алдаа гаргачаад эсэргүүцэн бохимддог. Гэхдээ тэд дасгалжуулагчаасаа хизээч суралцдаггүй. Тэд дүрмийг дахин зөрчиж багтаа саад болдог бөгөөд үзэн ядах сэтгэл мунхаг тэнэг зангаа засаж байж л багаа сэргээх боломжтой. Ийм төрлийн зан авир нь тэдний зүрхэнд буй төрлөх хандлагыг харуулдаг. Өнөөдөр багаа дасгалжуулахаасаа өмнө зүрх сэтгэлээ шалгацгаая. Бурхан засан залруулж байгаагаас болж бид уурлан бохимдож байна уу? Зүрх сэтгэлийн маань гүнд бурхан байхгүй учраас эсвэл түүнийг сөрөн тэмцэндээ бид уурлан бохимдож байна уу? Уурлаж уцаарлан эсэргүүцхээсээ илүү бид тусламж гуйн шинчилж өгөөч хэмээн бурхныг дуудах хэрэгтэй. Мөн бусад хүмүүстэй ч ойр дотн байх тал дээр бид түүнээс гуйн залбираарай. За Эфес 4:17-оос. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нарт цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолтой харанхуй болж дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж бурхны амнаас хөндөрчээ. Тэд ухаанаа алдаж зүсэн бүрийн бузар булайг шунхайран үйлдэхийн тулд тачаангүй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын чинь урдын хэв маягт хамаарах зал мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж үнэний зөвхт байдал ба ариун чанар дотор бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Тиймд худал хурамгийг хойш тавьж хүн бүр хөршдөө үннийг ир. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Уурлавч нүгэл буй үйлд. Уур хилэн дээр чинь нар буу жаргаг. Диавол байр бүү өг. Хулгайлсан нь цаашид бүү хулгайл харин ч гачигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үлдэн зүдэж зүтг. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нэгүсэл өгнө. Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Зорилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Альва хорсол, уур, хилэн, хашгираан, гүтгэлэг нь бүх муухай хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаа гэж байна. Амен. Тэгээд эзэн та бүхнийг эвэг холтгой.